За ТV телевиз төрийн банктай хамтран бэлтгэдэг Монгол гайхамшигын яриад домгийн мөрөөр нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Бид бүхэн өнгөрөх дугаараар Аранхан аймгийн Захир сумд байрлах Өвгөн Гэсрэл ламын бол шунхны талаар үзэгч та бүхэнд хүргэсэн бол энэ удаа үргэлжлүүлэн энэ хүү нэвтрүүлгийг хүргэж байна. За хуучнаар далай жонхорвангийн хошууныхны үед үл мартагдах эрдэм чадалтай ээждтэй ирээд хувилгаантай сонин хачин домог яриан одоо ч ам дамжин яригдсан. Төгснийхэнд нь үлзий буян өгөөж шишгэн тусаж байдаг олон түмэндээ Өвгөн Гэсрэл лам хэмээн хүндлэгдсэн тоон эрдэнэ цэвэн рашин чултам жам цэглэмтний тухай та бүхэнд нутгийн иргэдийн яриаг сонирхуулан хүргэх гэж байна. За Өвгөн Гэсрэл ламыг нутаглуулсан уулыг Содон Даржавал гэдэг боловч одоо сүсгтэн олон түмний нэрлснээр Багшийн түмбэн гэж нэрлэн заншжээ. Багшийн түмбэнд хоёр шарил бий. Нэг нь Гэсэр багшийнх, нөгөө нь Багшийн шав Цорж лам Санжижвын шарил гэж ярьдаг бөгөөд Гэсэр багшийг жанж халахад Багшийн гэрээсийн дагуу Цорж лам Санжижв. Цорж лам Санжижвыг бурхан болоход авга гах хүнрэг дандар maaрамб мөн зандшуулан нутаглуулсан гэдэг яриа байдаг. За тэгвэл энэ тухай нутгийн иргэдийн сонирхолтой хуучрааг үзэгч та бүхэнд домгийн мөрөөр нэвтрүүлэг хүргэж байна. За Монголын үндэсний их сургууль ТV телевизийн хамтарсан судалгааны баг өнөөдөр Аранхан аймгийн Захир сумын төвөөс ээлжид нэвтрүүлгээ эхэлж байна. За Аранхан аймгийн Захир сум бол хуучнаар Сайн Оюун аймгийн Далай Чонхорвангийн хошуу. За Буддын шашны соёл зан үйлээрээ бол одоо Халах дөрвөн аймагтаа бол томоохон байр суурь эзэлдэг. Олон 10 эрдэмтэн мэрэгдэг төрүүлсэн ийм бүс нутгаа. Ингээд Захир сумын төвдөр бид бүхэн энэ сумын нутагт 1816 онд төрж 1894 оны үед таалал төгссөн нутгийнхны томоохон шүтэн Өвгөн Гэсрэл лам чултам жимтсэн тухай ярилцахаар Захир сумын энэ ахмад наснуудтай уулзж байна. За одоо манай өнөөдрийн ярилцлаганд Захир сумын боловсролын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажиллаж байсан одоо өндөр настан Үлзий бат Чимээхүү, Гэлэг дорж, Пэрэнлээ нарын ийм одоо ахмадууд оролцож байна. За ингээд бүгдээрээ яриагаа тус нутгийн одоо шүтэн Өвгөн Гэсрэл лам хэмээн алдарсан цэвэн аршин чултам жимтс багсны тухай одоо энэ яриагаа эхлэе. Гэсэр багш бол одоогоос 200 жилийн өмнө одоо байсан хүн гэж үздэг. За Гэсэр багшийг сая одоо хэллээ. 1816 оноос 1894 оны хооронд одоо байсан гэсэн одоо ийм таамаг үл явагддаг. За тэгэхээр энэ дээр бол тариатын хүрээ бол гол том одоо халахын том сүм байсан. За энэ үед бол одоо Гэсэр багш тэгээ модоор нэг Даштаваа гэж одоо алдарсан тэр мэрэгэн Даштаваа лам давын хамнаас тавс гарч тариатын хүрээнд хоёр гуйлын хүн үлдэх юм гэж одоо зурж ирсэн зурхааш гимпэж зурхааш хэмжлэнгийн алдартай хүмүүсүүд байсан. Тэр нь одоо тариатын хүрээний одоо сэргэн мандалтын одоо гол үе маа гэж үздэг. За мөн тариатын хүрээг бас ер нь 10-аад мянган хүнтэй Европынхан бол одоо хүрээ хот гэж нэрлэжсэн тийм томоохон одоо тийм шашин номын төв байсан юм аа. За энд ялгарч ирсэн хүний нэг бол одоо Гэсэр багш. За Гэсэр багшийг зүгээр одоо манай нутгийн Мэжидгам гээд одоо судлаач түүхч хүмүүл тэр Далай Чонхорвангийн тулгуур хутган гэдэг номонд бичгтэйвэл 1840 онд Гэсэр сумыг тариатын хүрээнд дээр байгуулсан. Тэгээд 1841 онд Манжин хааны одоо шөвшөөрснөөр Гэсэр цамыг анхудаа цугласан гэж. Тэгээд энэ Гэсэр цамыг тэр гатуу цамыг одоо гатуу цам сорыг цуглахад кивш чултим жамц гол үүрэг гүйцсэн гэж одоо түүхч тэмдэглэн үлдсэн гэж тухай бол бичсэн байдаг. За ингээд үзэхээр бол зүгээр 1841 онд тэр самыг үлж яхад бол кивш бол үндсэндээ нэг 25-6 настай кивш цалтай явагдвал цалтай ийм хүн байжээ гэсэн юм байдаг. За хоёрдугаар тэгвэл Гэсэр багшийн тухай бол ер нь хүмүүсийн ам дамжсан маш олон үнэмшмээргүй итгэмээргүй юм шиг ирнээс эвэл амьдралд одоо үндэ тохиолдсон явдаг одоо ярьсан хууч ирээ домгуудад манаас маш олон байдаг. Гэсэр багшийн одоо
тэр одоо оршиж байгаа газрын болохоор зэрэг бол содон дэрж явуул гэж нэрлэдэг. За содон дэрж явуул гэдэг маань бол төв дээр бол буян хурах гэсэн үг юм гин л дээ. Тэгэхээр зэрэг багшийг өмнө одоо өгсөн нэр юм уу сүүлгч нэрийг бид хараахан мэдэх юм алга. За тэгээ хоёрдугаар тэгвэл 2 удаагийн төмөр болсон. Одоо 2 удаагийн төмөр болоход бол ерөөсөө хамгийн сүүлийн төмөр 2000 онд болсон. Тэр төмөрийн цурав бол одоо яг хоёр багшийн шарилдын одоо ондан шуусан шарилдын онгоны тэнд ирээл өөрсдөө унтарсан байдаг. Ямар тач гэсэн бол багшийн шарилд бол гал төмөрд хуугдагдахгүй маа гэдэг нь бол одоо тэр их төмөр байсан. Тэр үлгээр одоо Завхан аймгийн одоо Булнай нурууны араас гарсан юунаас гарсан гэдэг юм штэ. Аршаан тожуулаас гарсан төмөр ингэж даваж орж ирэхэд тэр хүнд бол одоо өртөө байсан. За ийм бол бие өнөдөр үзсэн. За ингээд бус томгуудыг бол манай энэ хүмүүс бол бас ярих байхаа гэж бодож байна. Ер нь олон төмөнд өөрөө хэлэхдээ бол тэр одоогийн онгорсон газрыг бол өөрийн гэрэлсэн газар гэдэг. 3 онцтэй 3 онцын дунд онцон дээр намайг одоо оршуулаарай. Тэнцээ байж энэ гошуу нутгийн энэ олон төмнөд ил талдын одоо оролон альбан юмнаас нь хамгааж энэ үеэрээ би оршичоё гэж хэлээд энд оршсон гэсэн нэг яриа байдаг юм аа. Тэсвэр багшийн эрдэм чадал, номын ирээд, хувилгаан чанарын тухай олон 10 домгууд байдаг. Тэр олон 10 домгуудаас одоо бас сонирхохыг хүсэж байна. Тэн дотор нэг ийм баг одоо сүсгтний дунд хилт зүг шахуу болтлоо хэлэгдсэн нэг үг байдаг л да. Тэр тэсвэр багшийн холбоотой төгс судал ингээд намтрыг судалж байхад энд үүл унсан гэсэр багш гэж. Тэ үүл ундаг өвгөн гэж. Одоо үнэхээр одоо энэ юутай холбоотой үүл унах гэхээр нэг л сэтгэл багтахгүй. Энэ домгийн тухай даа нэг онцлоо тэр домгуудын төлөөлөд зүй утах яриад өгөө да. Тэр үүл ундаг өвгөн гэсэр багш гэдэг бол ерөөсөө энэ хошуу хутлаараа Монголоор л багш их сонссон яриа болчиход байгаа л да. Тэр гисэр цам гэдэг бол уг нь тэр үйл хөлөгдөгч гэсэн гисэр гэдэг үг үгээс өөрөө төв дээр үйл хөлөгдөгч гэсэн үг юм гэнэ л дээ. Тэгээд гисэр багш гэхээр зэрэг яг хүмүүсүүд нөгөө төв дэлнийх гисэр гэдэг үйл хөлөгдөгч гэдгийг үйл ундаг гэж. Тэг ямар ч юм бол одоо тэнгэр усыг захирдаг гэсэн л үг юм болоо даа гэж одоо бид нар бодож байгаа юм л да тий. Тэгээд тэр хатуусар тэр гисэр цам гэдэг энэ тэр шашин номын яг тэр зан үйлэн юу байгаад тэнд гівш чүлтэм жамц гол үүрэг гүйцгсэн гэж хэлхийг бодоход бол тэр голсон тэр энд эрдэм чадал нь бол тодорсон тэр үгээр нь одоо гисэр замын анх зүгэлсэн тэр өөрийн алдаршуулсан нэр юм болов уу гэж бас бид нар боддог. Хүн гисэрлам чүлтэм жамц тухай одоо өөр хүүхдтэй удам угсаатай хүн байсан юм болоо. Яг одоо өнөөдөр цахир сумын хүн ардын дунд гисэр ламын ураг удамын хүмүүс гэж одоо байна уу? Гисэр багшийг бол энэ Аранга аймгийн одоо энэ цахир сумын нутаг тэр очир хайрхан уулын энэ одоо өөрт төрсөн гэж ингэдэг. Тэгээд өөрөө одоо амьдралынхаа сүүлийн энэ үед одоо энэ гэдэг бол энэ нуурт хөх нуурт одоо ирж энэ сууршид нутгалж байсан. Тэр хүн бол өөрөө үр хүүхдийн хувьд бол нөгөө лам хүн учраас байхгүй. Хамаатан садангийнх нь одоо хүмүүсүүд бол 1-2 байдаг юм аа. Одоо хамаатан садан гэсэн улсууд бол байдаг. Энэ дээр бол одоо тэр гиндийн сэрэнгийн даваажинтсан гэж байсан. Тэрний дүүгээс гарсан одоо эмэгтэй дүүгээс гарсан энэ Батчлун гэж манай энэ захир сумд одоо ажиллаж амьдарч байгаа малын мэрэгчлэлтэй нэг залуу байдаг. Өвгөн гисэр лам гэдэг хүн зөвхөн сүсгтэн олондоо үйлч сүсгтэн олныхоо буян заяа мөрийг дааж явдаг төдийгүй бас одоо тухайн үедээ засаг төрдөө үйлчилж байсан тухай домгуудад нь бас гарах юм байна. Гардаг юм байна лээ. Жишээ нь одоо Сайн Ноён хаан аймгийн Далай Чонхор ангийн хошуу, Түшөөт хаан аймгийн Дайчин ангийн хошуу хоёр бол одоо Бурхны номын мэрэг дээрээ бол хоорондоо их өрсөлддөг байжээ гэж домгон дээр тий. За Далай Чонхор ангийн хошууны дараатын хүрээнээс одоо жишээ нь Түнэрэг Дандар Мааранбыг төрүүлж яхад Дайчин ангийн хошууны хүрээнээс Дандар Аграмбыг төрүүлж исэн байх шээтэй. Далай ангийн хошуу 80 тухай майдар Бурхныг бүтээж яхад Дайчин ангийн хошуун дээр 108 тухай хот мандлыг бүтээж исэн байх шээтэй. Ингээд хоёр хошууны засаг ноён одоо бие бинийгээ сүулдэ давж гарах гээд ингэж яхад Далай ангийн хошууны засаг ноёнд гисэр лам их том тусалж байсан гэж тэгээд тэр өрсөлдөөн зогсож байсан гэсэн домог яриад байдаг. Энэ талаар одоо бас тодруулж ярих уу? Энэ тухай бол бас яг хүмүүс бас ярьж л байдаг. Манай нутгийн
телевизээс ирдэггүй байсан Санжаа хугааны домгийн жимээр гэсэн номонд бол энэ тухай нэлээд бичсэн байгаа юм л да. Тэгээ яг ноён тэр хүнтэй бас яахан хэрүүл ургуул гэх юм уу тэмцэл хийгээд тэгээд одоо бас зарлиг болгож ирсэн. Тэгэж одоо чиний одоо тийм эрдэм чадал байдаг юм бол тэр хүнд үнэд одоо нэг хүчлэн бууруулаа гэж. Тэгээд одоо бүр толгойроо гансаар зогсож ирсэн гэж. Тэгээ ямар ч хэцүү юм бидээгээд уйлаа тэгээд гарч ирсэн гэж. Тэгээд өөрөөр хэлбэл ямар ч үйлдвэл шашин төрөл бас шашин бол төрөхийн дор байж ямар ч эрдэм номтой лам байсан ноёнд үгийг бол бас дагдаг л тийм л байсан цаг үед л амьдарчсэн тухай бол бичсэн байдаг юм байна. Итгэл там бол амьдрсан хугацаа төрсөн мэндэлсэн насны хувьд бол өвгөн гисрэл ламаас бол хожуу юм. Үндсэндээ 1920 онд нас орсон, тааллуулсан. Гэрээс хийсийн дагуу 75 жилийн дараа буюу 1995 онд одоо газрын хөрснөөс шавнаар нь гаргаж ирсэн. Одоо ингээд итгэл там бол бүрээд зун олон төдийгүй буддын шашинтай улс орнуудын одоо том шүтэн болчиход байж байгаа. За ер нь бол Улаанбаатар хотоос Оросын холбооны улсад визтэй зорчиж байхад бол 7 хоногт 2 автобус том автобус ирээд хүн итгэл тамбыг зорддог байсан. За визгүй зорчдог болсноос хойш 7 хоногт 5-7 автобус итгэл тамбыг зорддог боллоо гэсэн нэг юм статистик байдаг. Яриа байдаг тийм. Тэгэхээр үнэхээр одоо сүсгтэн олон бол итгэл там руу бол маш ихээр явдаг болсон нь бол очиж одоо мөргөж, ариусж, зам мөр буян заяагаа даатгадаг болсон нь нууц бишээ. Зөвхөн Улаанбаатарчууд яваад байгаа юм биш. Монголын одоо хот хөдөөгөөс хүмүүс зорж итгэл там руу явдаг болжээ. Ийм цаг үед монголчууд, монгол хүн тэгээ бүр одоо тэр тусмаа энэ орон нутгийнхоо шүтээнийг ил гаргаж нийтийн сайн сайхан үйлсийн төлөө, нийтийн тусын тулд одоо ингэж сүсгтэн олны мөргөлийн энэ одоо жимийг орон нутг руу татах тал дээр одоо ямар бодолтой байд юм бол та бүхэн хэдийгээр одоо шийдвэр гаргах биш ч гэсэн орон нутгийн иргэдийн ахмадуудын хувьд ямар бодолтой байдаг юм бол за энд бол ер нь яг дээх нь үедээ миний мэдэх бол намайг баг шиг байх үед бол нутгийн ахмадууд за жалгын одоо улсууд шүтэд хүндэлдэг улсууд бол ер нь зүгээр би хоног сарын мэдэхгүй хэдэн хугацаанд очиж иргэдэг байсан. Ямар ч байсан зул тасалдгүй байсан баг нутгийн одоо гөгчүүд бол. За тэрнээс хойш бол одоо миний мэдэх дамдмаа энэ арчил хөгжөөж 90 хэдэн оноос хойш бол хүний очих, ирэх, шүтэх энэ бол эрс нэмэгдсэн л дээ. Ер нь тэгээд миний дуулж үзснээр бол одоо ер нь манай өлзөө өчгөл түрүү ярьлаа. Ямар ч байсан тэр өндөрлөг дээр гарахад тэр одоо өндөрлөгөөс нүдэнд харагдах гэдэг юм уу? Тэр одоо орчноос л харагдах газар бол ямар ч байсан одоо тэр аюулт өвчин дахал ганзууд янз бүрийн зовлон бэрхшээл хүм малын одоо зовлон гачгүргүй байхыг одоо би бол тэртээ тэргүй наддаар очиод мөргсөн мөргөөгүй би хариуцж явах ёстой гэж ийм тангарахтай байсан шиг байна. Би бол тэгж ойлгодгийг. Ер нь бол одоо зүгээр надаас хүсвэл нутгийн ах トゥ унэр бүгд л очиод тэнд бол нэг очичоод одоо нэг шороо одоо бол ондоо болцсон байгаа наа. Бүр дээх нь үедээ бол ил байхдаа бол шороо нь бол бүр шал ондоо одоо зүгээр би амандаа хийгээд уусгаж үзээгүй зүгээр ер нь уустдаг барьдаг гэж ярьд юм билээ. Их нунтах гэн тийм илс шиг тийм торгон илс тийм байдаг ус. Тэгээд тэр үед бол одоо тэр нэг илс энэ аваад одоо нэг юу гэдэг юм идэ одоо нэг уруу байвал цацах юм уу хүүхэд шуухад нэг ханаа шуухнаа хөрөөл бас нэг буцлах суусанд ус уцалгаа тэгээд амсуулчих юм уу гэх мэтлэнгээр бол зүгээр болчих шиг ийм юмнууд бол байсан. Тэгээд одоо бас биднүүд энийг ярьдаг юм л да. Ер нь бол цаашид одоо ингээд улс даяарын хэмжээнд дэлхийн хэмжээнд одоо ч бүр яригдлаа. Ийм болов яад юм бэ гэдэг талаар бол ярьж ирсэн. Ер нь бол одоо сүүлийн 4-5 жил дам сонсож ганц нэг одоо тийм одоо түүх соёл мэддэг ч юм уу бурхан шашин бас хүндэлдэг ч юм уу тийм гадны нэг цөөхөн хэдэн хүн ирдэг болсноос
ер нь нутгийн улс. Нутгийн улс дотроо бол аль чиг газар одоо Монгол улсын аль чиг хэмжээнд байсан бол зорж ирдэг. Ер нь ирсээр байгаад ирсэн. Ийм л юм байгаа. Манай нутгийн одоо түүх судлаач түүхийн музейн эрхлэгч байсан Магсаргой Мэждгүн гоо одоо 1978 байна уу? Оны үед одоо энэ Сэрэхэдийн хамблан байсан одоо Сэнгэрэн бүчгүүд дээр очиход одоо Мэждгүн гоо тэгжсэн гэж. Юу одоо энд одоо ахтайгаа золгож ингээд авга ахтайгаа ирж уулзж байгаа нь бол сайхан юм. Чи одоо тэр гисэр багшийн тэр одоо сайхан шүтэн байгаа тэн дээр чи ер нь очиж үзсэн үү гэж ингэж Сэнгэрэн бүчээ. Тэгэхээр зэрэг би тэн дээр очиагүй юм байна гэж ингэсэн гэж. Тэгэхээр зэрэг чи одоо тэн дээр очих хэрэгтэй гэдэг. Тэгээд тэнд очиж уулзсныхаа дараа ирээд одоо хангаас одоо тэр хамаатан сатан байсан тэр Магсаргой тэр Мэждгүн ах дүүнд байсан. Тэгээд 66-гаар явж наанаас нь явган очиж ингэж ийсэн байм л. Тэгэхээр зэрэг бол энэ бол ер нь бол Монголын ард түмний одоо энэ шүтэн төв халахчуудын энэ одоо энэ шүтэн юм аа л гэж би бол тэгж ойлгох юм л та. Тэгэхээр зэрэг энийг бол одоо нийт ард түмэнд хэрэг тус болох үүднээс нь одоо ижил хэмжээнд ингэж заал бурханчилж ингэх бол одоо чухал хэрэгтэй зүйл гэж би бол бодож байна да. Итгэлд багш үлдээсэн очижсэн үнийг нэг л дээ. Тэг яг энэ хоёр хүний бол одоо эрдэм чадал гэдэг юм уу тэрийг зөрүүлж би мэдэхгүй. Зүгээр ямар тааш гисэн бол одоо олон түмэнд шүтэн болсон гэдэг нь бол хүмүүсийн дунд ил боллоо. Нэгдүгээр хоёрдугаарт хэвэл бас энэ уулын тагтанд ингэж байжод харуу хамгаалт бас муутай болж байна. Тэгэд энийг үрүүл ерөнхийдөө улсын хамгаалтанд авч, төрийн хамгаалтанд авч тэр одоо соёл усрлын яам нь одоо тэр үнд шүтэн гэдэг юм уу ийм одоо юмдаа бүртгэж ийж ЮНЕСКО-д бүртгэл ийм олон улс баталгаажуулдаг гэдэгт. Хоёрдугаарт гэвэл энэ цаг нь болж гэж бас хүмүүсүүд ярьж байгаа. Тэгээд нэг нь цаг нь удаад гараад ирж байгаа бол одоо олон түмэнд нийлтээ болгоод олон түмний одоо мөрөглийн зам туслахгүй болгосон зөв юм болоо даа гэж одоо бас бидний бол нутгийн улсууд бас бодож идэг юм. Тэгтээ нөгөөтэйгээр бас ерөнхийдөө бас энэ чинь ил далд янз бүрийн санаа бодолтой хүмүүсүүд бас ирэх учраас энд бол төрийн хамгаалалт гарцаагүй байж ийж байх юм бол сая бол хаанаа бол үйл ажиллагааны чигдэх юм бол удаа л гэж санаж байгаа юм л да. Одоо аграм цоржийг буцааж одоо яг байсан содон доржийн ууланд нь одоо авцарцаалнаа гэд. Тэгэхээр бол одоо энэ хоёр шүтэн бол тэндээ залагдах нь. Тэгээ ойлгож байгаагаар бол ерөнхийдөө бол энэ шашинд элэгтэй, сэтгэлтэй энэ бүх улс бол мэдээж энийг бол одоо ганцхан Монголоос төдийгүй зорих их замын газар болох нь л дээ. Би бол тэгж ойлгож байгаа. Тэгэхээр миний хүн бас нэг бодож явдаг юм бол тэнд бол зайлшгүй харуул хамгаалт янз бүрийн юм бол гарцаагүй л дээ. Зүгээр дээр нь бол тэр ихтгэл тамбын хэмжээний одоо тийм бүрэн их биеэр харагддаг юм гэхэд ямар ч байсан байх одоо байрлах одоо тэр бунтан гэдэг юм уу тэр одоо юуг нь бол одоо ямар нэг гисгээс одоо болдог бол чэйжин биеийн юм уу авгүй бол мэлмийн гисг юм уу ямар ч үг байсан би одоо бодит хүнд очиад залбирч байгаа гэдгээ ойлгох хэмжээний одоо тийм нэг хэмжээнд одоо сав байр барайч юм хадгалт хамгаалттай болгооч яа л ингэж бол бод. За Цахир сумын иргэн одоо Нүлзий Батгай өнгөрсөн жил нутгийн энэ шүтэн болсон өвгөн гэсрэл ламын зургийг бурханчлан бүтээлгсэн байдаг. Тэгэхээр 1800-аад оны үед 1800-аад оны дунд үед одоо адилхан ингээ техник өгж байсан мэдээж. Тэгэд одоо бас нутгийн зураачдын зурж бүтээсэн гар зурганаас одоо их зургийг харж ээж бурхны бүтээх дэг жайгийн дагуу ингэж бурханчилж шүтэн болгож оруулсан байдаг. Ийм буянтай үлсийг хийсэн. Тэгэхээр Үлзий Батгай та одоо энэ ямар их сурвалжаас энэ өвгөн гэсрэг багшийн зургийг одоо яаж бүтээлгсэн тухайга сонирхуулж ярьж гэнэ. За манай нутгийн дунд бол гэсэр багшийн 3 янзын
зураг байгаа юм. За нэгдүгээрх нь болохоор тэр одоо бид нэр тэр захир сумын захир тойл гэж бичсэн ном гарсан. Тэр номон дээр бичсэн нэг зураг байгаа. За энэ үл тэр гисэр багшийн удмынхны хүн гэж түрүүн яригдсан даваа жанцсан гэдэг айлд байсан зураг. А хоёр дахь зураг нь болохоор манай нутгийн даваа гэдэг айлд бас нэг одоо хаандаа шуурсан. Тийм долгоргойн одоо байсан зураг байгаа. А гурав дахь зураг нь болохоор дадаа одоо Чангарангийн гушууны зураач Ламжуу гэдэг хүний зурсан ийм гурван зургийг миний би олсон. Тэгээд энэ гурван зураг аваад тэгээ одоо энэ зануутрын нэрэмдэж шишний одоо урлагийн дээд сургуульд очиж тийнд багш тэр Шэрив Жамц гэдэг багш нар очсон. Тэгээд Шэрив Жамц багшд бол би гурван зураг ийм одоо нэгдүгээр би домгийг ярьж өгсөн. Тэр өвөл өндөг үгэн гисрэгчийн домгийг ярьж өгöd. А хоёрдугаар тэгвэл гурван зургийн одоо бүтээсэн зургийг одоо хүмүүсийн авсан зурнуудыг авч өгсөн. За энэ гурван зургаас одоо тэгээд бүтээгээд одоо харж агаад өөрөө бүтээгээд ингээд өгөөжгсөн. Тэгээд энэ хүний бүтээсэн одоо бол одоо бүр батлан оруулсан гэж тэр хэвж юмс хэлээд ардтан тэр сургуулийн тамаа тэмдгээ зарсан их хөв зураг бол одоо манай хүүгэнд байгаа юм л да. Тэгээд энэ зургийг бүтээгээд одоо бид нэг ингээд харахад бол тэр долгоргонд байсан тэр харандаа мудгаар одоо бидний мэдгээр харандаа байгаа шүү дээ. Тэр үед ямар юм байсан. Тэр зургаар зурсан зургийг голж явж бүтээсэн юм байна лээ. Тэгээ хоёрдугаар бол энд нэг тэр үүл эдэн нэлийн урвсан бас тэр үүл ундаг үгэн гисрэгтгийг санааг одоо гаргадаа гэж өөрөө ярьж байсан. За хоёрдугаар тэгвэл тэр бурхан ном бүтээдэг тэгж аягаараа одоо энийг бүтээсэн. Одоо бүр хөтлөмтэй ингэ заавар зөвлөгөө аваад ингэ бүтээсэн гэж над хэлж ирсэн юм аа. Ингэж энэ зураг бүтээгдэж одоо Шууд нутгийн олон тус хүртээгдсэн ийм учиртай юм. Бид бүхэн өнөөдөр 21-р зууны ихэнх үед амьдарч байна. Хүн төрлөختөн өнөөдөр эдийн засгийн хэрэглээ, зах зээлийн эдийн засгийн шилжилт гэсэн ийм одоо ойлголт ухтгон оюун санаанд юм давмгаалж байна. Угтаа бид нар бол хүн төрлөختөн өнөөдөр эдийн засгийн шилжилтээсээ илүү оюун санааны их том шилжилтийг хийж байгаа ийм эрен цаг үе. Өөрөөр хэлбэл оюун санааны том шилжилт гэдэг бол өв уламжлалаа сэргээх, амьдрахын мөн чанар, утга учирыг одоо мөн чанарыг таних, хүн байхын утга учирыг, их дэлхийн газар шороогоо хайрлан хамгаалахын утга учирыг л одоо улам их таньж мэдхийн төлөө одоо эрэмдэж ихэлсэн ийм цаг үед амьдарч байгаа. Тэгэхээр ийм цаг үед амьдарч байгаа бид бүхэн өнөөдөр уул ус, нутаг усны шүтэн болсон газар дэлхий өвөг дээдэс энэ бүгдийн амьдрал, тэмцэл, мөн чанар, амьдралын одоо их ухаан энэ бүгдийн төлөө одоо тэмцэх суралцах ёстой ийм цаг үед бидний өмнө тулгарч ирээд байгаа. Энэ цаг үед орон нутгийнхаа шүтэнийг сэргээх, төмөн олонд сурталчлах, бүтээх. За мөн улмаар энийг зөвхөн одоо нутаг орон жалгын шүтэнээс л одоо улам алсруулж нийт Монгол үндэстний цаашлуулбар буддын ертөнцийн, буддын соёлын, буддистуудын одоо том шүтэн ийм болох үйлсийн төлөө та бидэн өнөөдөр хоромхон зур ярилцлаа.